Амар тайван харилцаатай хосууд гэдэг маань альва төрсэн уур бухимдал ямар нэгэн сөрөг сэтгэлийн эсвэл эрг сэтгэлийн хөдөлгөөн төрж байгаа үзэл бодлоо илэрхийлж чаддаг. Тэрнийг нь бас ойлгож хүлээн зөвшөөрч чаддаг. За тэгээд хэцүү зүйлсүүдийг нь хүлээн зөвшөөрөөд үзэл бодол дээр нэгдэж чаддаг ийм харилцааны хэв шүнжүүд оршино. Харин эсвэргээрээ токсик харилцаатай хосууд гэдэг маань өөрийгөө илэрхийлээд ярилцах үед нь хүлээн зөвшөөрч чаддгүй. Илэрхийлсэн ч гэсэн тэр нь шийдэлд хүрч чаддгүй. Эсвэргээрээ өөрийнх нь буруу болоод төгсдөг болвол энэ бол токсик харилцаа, тэр хосын харилцаанд зохилж байна гэсэн үг. Ямар ч харилцаанд дунд зөрчилддөггүй, маргалддаггүй хосууд байхгүй байна гэж бахгүй. Ямар нэг хэмжээгээр зөрчилт нь маргалдана. Харин энэ зөрчилтөө маргаан эцсийн дүндээ орхигдох, хаягдах биш. Нэг нэгийг ойлгож хүлээн зөвшөөрч шийдвэрлэгддэг байх л хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ таны хосын харилцаанд энэ шийдвэрлэгдэхгүй, нэгээ хүлээн зөвшөөрсөн ийм хандлага байхгүй байвал та хоёрын хосын харилцаа асуудалтай байна, анхаарах хэрэгтэй болжээ гэсэн үг.